Сайн байна уу? Гадаадын иргэн хариатын газраас визийн зөвшөөрлийг цахимаар олох үйлчилгээ нэвтрүүлж байгаатай холбогдуулаад цахимаар хэрхэн материалаа илгээх талаарх зааварчилгааг өгье. Та бүхэн манай байгууллагын immigration.gov.cg гэсэн сайт руу ороод баруун дээд буланд байрлах цахим виз гэсэн цонхон дээр дараад визийн зөвшөөрөл гэсэн хэсгийг сонгоно. За шинээр бүртгүүлэхээр шинээр бүртгүүлэх хэсэг дээр дараа шинээр бүртгүүлэх байгаа. Хэрвээ бүртгэлтэй байх юм бол мэйл хаягаа бичээд нууц үгээ оруулаад нэвтрэх хэсэг дээр дарна. За энэхүү зоох гарч ирж байна. За визийн зөвшөөрлөлийн ангиллаа сонгоно. Жишээлбэл олон улсын хилийн боомд дээрээс J ангиллын визийн зөвшөөрөл хүсэхээр бол энэхүү цонхон дээр дарна. Хилийн боомд дээрээс J ангиллын визийн зөвшөөрлийг хүсхийн тулд 7 төрлийн бичиг баримтыг бүрдүүлдэг байгаа. Эхнийх нь байгууллагын визийн зөвшөөрлийг хүссэн алтан бичиг. За алтан бичгээ оруулахын тулд 1 гэсэн дугаар дээр дараад энэхүү суман дээр дараад урьдчилж бэлдсэн, сканерчсан материалаасаа алтан бичгээ сонгоод за ингээд татаад авах байгаа. За тэгэхээр энд татагдчихна. Хоёрдугаар цонх болохоор байгууллагын улсын гэрчлэгээний дугаараа оруулаад, хаягаа оруулаад утасны дугаараа оруулах байгаа. 3 дугаар цонх тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол энд оруулна. Зөвшөөрөл байхгүй бол нөхөх шаардлагагүй. За дөрөвт паспортын хуулбар оруулах байгаа. Нэг паспортын хуулбар байвал энэ дээр зарна. За 2 паспорт байвал 2 гэсэн тоон дээр дараад ингээд эдгээр асуулгуудыг бөглөөд эндээс паспортын хуулбараа татаж оруулнаа. За 5 дугаар цонхон дээр Боголон банкны энэ дансанд тушаасан тэмдэгтийн хураамжийнхаа хуулбарыг татаж оруулна. 6-ад нь хүсэлт гаргагч иргэний мэдээлэл энд бөглөх байгаа. 7 дугаар нүүдэн дээр эрх буцах билетийн хуулбарыг энэ нүүдэн дээр дарж за ингээд татаж оруулах байгаа. За ингээд энэ бүхнийг бөглж дуусныхаа дараа та илгээх товчон дээр дарна. Энэхүү зааварчилгааг уншиж танилцаад энэ хоёр дөрвөлжиннүүдийг чагтлаад за тэгээд энэ цонхон дээр дарах байгаа. За мэдээлэл амжилттай очлоо гэж байна. Бид та бүхэндээ эргээд бүртгүүлсэн хаягаар болон бүртгүүлсэн гар утсанд нь хариу мэдэгдэх болно. Баярлалаа.